Улсын хурлын сонгуулийн ажиллагаа эхлээд 11 хоног дээр явж байна. Одоо 10 хоног үлдээд байна. Тэгэхээр энэ хугацаанд энэ сонгуульд Монгол Ардын намаас нэг зарчим баримталж ажиллаж байгаа. За бусад улс төрийн нам эвсэлд хүндэтгэлтэй хандна. Ёс зүйтэй шударгаар өрсөлдөнө. Хийж хэрэгжүүлсэн ажиллаараа өрсөлдөе гэсэн зарчим тавьж байгаа. Хоёрдугаарт Монгол Ардын нам нэр дэвшигчдээс мөнгө авахгүй, гүтгэлэг, хар пиарыг сонгуулийн бүх төвшөнд хийхгүй гэдэг зарчим барьж байгаа. Энэ зарчмаа хариуцлагатайгаар хэрэгжүүлж байгаа. Сонгуулийн үр дүнг өөрчлөх, хөрсөхийг өөрчлөх, энэ төрийн мэдл ард түмний хэрэгцээнд очсон байгаа цаашдаа очих байгалийн баялгаа буцааж авах, мэдэлтэй үлдээх, Улаанбаатар хотын газрыг мэдэлтэй үлдээхийг хүссэн тэмцэж байгаа энэ одоо бүлэглэл асар их мөнгө цацж байгаа. 29 тойрогт одоо мөнгө тараах энэ ажиллагааг эхлүүлэх гэж байна. Зарим газар эхэлсэн явж байна. Хар пиарын материалуудыг тараах ажиллагааг бол маш их хийж байгаа. Тэгээ энэ болгонд бол бид хариуцлагатайгаар, соёлтойгоор улс төрийн шинэ жишгийг тогтоох цаг нь болсон. Хийж бүтээснээр, хийж хэрэгжүүлэхээр энэ өрсөлдөх ёстой.